За B1 бол юу вэ? 1 те. Q нь хэд вэ? 3. За бид нэр geometry progress-ийн нийлбэрийг олохын тулд яг үгээр S-ийн тэнцүү юу лээ? B1-ийг үржих нь Q-гийн n зэрэгээс хасах нь 1, хуваах нь Q-гээс хасах нь гэсэн томьёогоор олноо. Бид нар бараг бүгдийг мэдчихэв. Нэгээс их байх юм чинь. Тэгээ аль тохиолдолд эхний n шиг гишүүний нийлбэрийг олохын тулд B1-ийг мэдчихээн, Q-ийг мэдчихээн, ганцхан юм мэдэхгүй нь юу вэ? Яг хэдгээр гишүүн бэ гэж мэдэхгүй. Энд дээр шууд n гэж хэлсэн байж байгаа шууд n-гээр гишүүн гэж болохгүй шүү дээ. За одоо бүгд хэдгээр гишүүн бэ гэдгийг олох хэрэгтэй. Тэгэхийн тулд яах вэ гэхээр ингэ. За энийг хэдгээр гишүүнтийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр би одоогондоо BK гэж тэмдэглэж. Шууд BK. BK болохоор ингэсэн мэт тийм одоо тэгээд K хэд юм бэ гэдгийг олох хэрэгтэй байхгүй юу? Энэ бол нэгдүгээр гишүүн, энэ хоёрдугаар гишүүн, энэ гуравдугаар гишүүн гэвч явж байгаа. За энэ чинь бол ерхий гишүүн томьёосоор яах хэрэгтэй вэ? B1-ийг үржих нь Q-гийн K-гаас хасах нэг зэрэг байх хэрэгтэй. Зөв. За B1 ч угаасаа нэгтэй тэнцүү байгаа лээ. Нэгтэй тэнцүү өгсөн байгаа. Энэ нь болохоор Q чинь 3-тай тэнцүү гэхэлэр чинь ер нь бол юу болох вэ гэхээр 3-ын K-гаас хасах нэг зэрэг бол. За эндээс харах юм бол энэ хоёр хоорондоо тэнцүү байх хэрэгтэй гэдгээс юу болж байна вэ? K бол n дээр нэмэх нь 3 гэсэн үг ч баггүй. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг байх нь вэ? N дээр нэмэх нь 3-аар гişүн юм байна тий. N дээр нэмэх нь 3-аар гişүн. Тэгэхээр бид нар эннийх нь оронд N дээр нэмэх нь 3 буюу одоо ийм юм болох хэрэгтэй гэсэн үгээс тавьж шít. Yes N дээр нэмэх нь 3 гэдэг юм болох хэрэгтэй. За энэ чинь томьёосоор дахиад B1-ийг үржих нь Q-гийн N дээр нэмэх нь 3 зэрэгээс хасах нь 1. Хуваах нь юу вэ? Q-гээс хасах нь 1. За Q-гийн хооронд 3-ыг орлуулчихна. Энэний оронд 1-ийг орлуулчихгууд 3-ын n дээр нэмэх нь 3 зэрэгээс хасах нь 1, хуваах нь юу вэ? 2 гэж байна тий. Ийм хариулт байна уу? Мэдсэн шүү дээ.